Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн Vanishing Time, A Boy Who Returned буюу зогссон цаг хугацаанаас эргэн ирсэн киног ярьж өгөхөөр бэлтлээ. Фантастик драма, нууцлаг төрөл хосолсон ээхээвгүй кино. Тэрнээс өмнө манайхан Univision хэрэгэлдэг киночид маань анхаарлаа нааш нь хандуулаарай. Нэг таатай мэдээ дуулгая. 2025 оны 4-р сарын 15-наас эхлэн 5-р сарын 26-ныг дуустал Univision-ы RAV4-тэй кино урамшуулал дахин эхэлсэн байна. Univision-ы RAV4-тэй кино үзснээс хүссэн киногоо үзээд урамшуулалд оролцсон Toyota Top Motors компани албан ёсны дийлрийн эрэхтэй цоошин RAV4 машин болон өөр олон супер билгүүдийн эзэн болох боломжтой. Мөн Tokyo App ашиглан Movie Mini App-аар кинога 50% хөнгөлөлтөөр нэр түрээслээрэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision-ы Facebook хуудасаас аваарай. Удирдлагаараа шинэ машина асаа. Нэгэн охин нэг сэтгүүлч юм уу эсвэл сэтгэл зүйч юм уу да нэг бүсгүйтэй ярилцаж буугаар кино эхэлдэг. Энэ охин бол манай киноны гол дүр Сүрийн. Бичлэг хийхгүйгээр ярьж болох уу? Яасан? Чи хүмүүст үзүүлнэ гэж байгаа юу? Үгүй дээ. Би их оймоотой учир өөртөө сануулахын тулд л бичиж байгаа. Тэгээд охин амьдралынхаа түүхийг ярьж эхэллээ. Ээж нь нас барснаас хойш жилийн дараа хойд аавтайгаа хамт жижиг арлын хот руу нүүн иржээ. Хойд аав нь зам барих ажил хийж байгаа учир ийшээ ирсэн байна л та. Хойд аавда жаахан дургу бололтой. Гэрээсээ гарч явахыг нь харангуйтаа нуугдчихна. Сүрийн би ажил руугаа явлаа. Өнөөдөр шөнө ажиллана. Хэрэг гарвал залхаарай. Гэт явлаа. Хойд аав энд уулыг нүхлэх ажил хийж байгаа юм байна. Түнэл гарган дэлбэлж байдаг. 3, 2, 1 дэлбэл. Сүрийн өөрийн гэсэн блог хөдөлдөг бөгөөд тэрэн дээрээ их юр бусын зүйлсийг бичдэг юм байна. Далдын хүч, нууцлаг явдлууд гэх мэт. Шин сургуультай жаахан ганцаардаж байна. Гэтэл энэ хүүтэй танилцлаа. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Сүмийн. Ой, үдээс чинь тайлагчиж, үдээсээ үдэж байхад нь өөрийгөө танилцуулаад амжнаа. Бас сэргэлэн. Намайг Сүмийн гэдэг. Би дунд сургуулийн 2 дугаар ангийнх. Чи энд амьдардаг юм уу? Тийм ээ. Тэгвэл чи өнчин гэсэн үг үү? Юу гэнэ? Юу ч бишээ. Сүмийн Сүрийн влогийг уншчээ. Тэрийг нь магтаад найзуудтай ярьж байтал харин найзууд нь манай хоёрыг нээлүүлж жаахан хийгээстэй. Тэгэд тэр хоёр баг саг хамт цагийг өнгөрөөн. Далдын хүч эсвэл Европсын зүйл дээр жаахан санаа нийлдэг болохоор найзлахаар шийджээ. Гэхдээ найзлахын тулд эхлээд Сүмийн зохиосон хэлийг Сүрийн сурах ёстой боллоо. Үсгүүдийг нь өөр дүрсээр орлуулад өөрөө зохиочихсон хэлээ Сүминд үзүүллээ. Хөөх, чи эднэрийг бүгдийг нь бичсэн юм уу? Наадхаа цээжлээрэ. Тэгж ажил бид найзлана. Гэтэл нэг өглөө ширээн дээр нь өөрийнх нь хэлээр би бэлэн гэд биччихжээ. Зүтгэлтэй байна шүү. Тэгэд Сүрийн өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг Сүмийн рүү шийдээд өнөөдөр сүнс дуудана. Айгаагүй бол хүрээдэр гэд нөгөө хэлээрээ биччихэж өөрсдөө сүнс дуудах орчин бэлдэж үлдээгээд нэг цаасан дээр асуултаа бичээд үлдээлээ. Хэсэг байж байгаад арын хаалгаараа гэрлүг орно. Бид хоёр яагаад заавал энүүгээр орж байгаа юм бэ? Энүүгээр орохгүй бол сүнс чинь мэдээд зогчхул яана. Тоосхон доор түлхүүрээ нуудах юм байна. Яваад орлоо. Өөрсдийнхөө цаасыг автал ямар ч хариу алгаа. Али сольж харъя гэд Сүмийнхийг хартал. Намайг метр 82 болгоод 30 өрхөөсөө өмнө 10 саяыг олсон байлгаач тэнгээ асуулт асууна гэж байх чинь хүслээ биччихсэн байх юм. Зэ нэг иймэрхүү. Манай хоёр бие их сайн ойлгож байна. Нөгөө юр бусын хэлээрээ хоорондоо ярилцаад л нилээн зузарлаа. Нэг өдөр хамтдаа Сүмийн нууц урлан дэрлээ. Далан иргэн ойролцоо эзэнгүү байшинд манай хүн савнгаар сэлбэр хийдэг юм байна. Тэгэд Сүрийн сэлээд бэлэг болгож өглөө. Тэндээс гүүж гарч байгаад Сүрийн таавчгаа ураад нөгөө савнгаа шалны нөх рүү унгажглаа. Сүмийн бас хүн байна да савнг нь авч өгнө гэж байгаад гараа зүсчихнэ. Нилээн том зүсчихлээ. Одоо сорив тогтондоо. Шархаа боочгоод явах үед нь Сүрийн түүнийг үнсчихлээ. Тэгснэ. Надаас урах юм бол чамайг зүгээр өнгөрөхгүй шүү. За манай хоёр чи баг ирээдүгөө тодорхойлчих уу да. Маргааш өглөө Сүрийн явж байтал хин нэгэн гарлуу нь буудчихлаа. Хартал манай Сүмийн фракцийнхан ойруу явах гэж байгаа юм байна. Сүрийн шууд л би хамт явъя гэлээ. Болохгүй. Эмэгтэйчүүдийн хийх юм бишээ. Мэдээж манай Сүмийн бол аргалаад авч явахыг л бодсон штэ. За яа тийм бэ? Хамт аваад явчаа гэд бүгдээрээ уул руу явлаа. Гүүрэн гарцны ажил, аюултай бүс гэд анхааруулга тавиад тор татчихсан байна. Хүүхдүүд торон доогуур нь орчихлоо. Харин энэ нүдний шилт. Би хятад хэлний хичээлтэй гэдгээ саналаа гэдүүлднэ. Нөгөөдүүл нь мэдээж. Яас чи айгаад байгаа юм уу гэд шоолоод л цааш явлаа. Замдаа Сүрийн энэгээрээ гэд нэг зураг дарнаа. Сүмийн түн рүү нууцхан мишээ гэдэл. Манай хоёр маань холбоо тогтоож байна да. Хүүхдүүд түнэлийг дэлбэлж буй процессыг үзэхийн тулд энэ бүхнийг хийсэн юм байна. Түнэл дэлбэлж байгаа хэсэгт нууцаар ирээд ажиглана. Даанч дэлбэрч өгдөггүй шүү. Энэ тарган хүү бактериатай юм байна. Эмээ байн сороод л. Хизээ дэлбэрх юм бэ? Өөдөж өглөө штэ. Хүүхдүүд тэнд байсан модны ёроолоос жижиг агуу боллоо. Өнгийгээд харсан чинь нилээн гүн юм аа. Хайж чулуу даудаж байгаад бүдүүкийг урдаа оруулаад агуу руу орцгоолоо. Дотроо нилээн том агуу байна шүү. Юу вэ? Би айсандаа өмдөндөө алдах нэ.
Хөөе, чи унгах юм бол бид нар бүгд үхэн шүү. За тэгээд яваад орлоо. Агуу өнгөнд усны ёроолт нэг гэрэлтэй чулуу шиг юм байж байна. Хүүхдүүд гайхаад сууж байтал гинэд сүми. Би чамд аваад өгөх үү гэж аавн шүү дээ. Сүриндээ лаг харагдах гэдэл тэгсэн бахал да. Сэлж очоод чулууг авлаа. Өндөг шиг хэлбэртэй юм байна. Харин гаргаад ирсэн чи гэрэл нь унтарчихлаа. Агуугаас гараад хартал динзаврын өндөг маягийн юм байна шүү. Хөвгүүд энийг нь энэ гоблины өндөг биш үү? Цаг хугацааг иддэг гоблин. Юу? Чи энэ охинтой адилхан тийм балан юмд итгэдэг юм уу? Гүй. Манай өвөө өгөхөөс өмнө надад хэлж байсан юм аа. Бүтэн сар гарахад ууланд нэг агуу бий болдгоо гэж. Одоо хардаа бүтэн сар бас агуу. Өвөө чинь галзуугийн имлэгт байхдаа чамд хэлсэн юм уу? Үгүй. Хөөе. Тэгэд яасан юм бэ? Агуу руу орвол чиний цаг хугацааг хулгайлдаг. Хүүхэд нь том хүн болж, том хүн нь хөгшин болдог гэсэн. Бид нар хүүхдүүд хэвээрэл байна штэ. Чи битгий саад болоод байл да. Тэр үед нь сүрийн ээжийнхээ өгсөн хавчаарыг агууд унгаачихжээ. Авах гээд эргэлзэх юмгүй шууд л буцаад орчихлоо. Сүмийн ардаас нь орох гэсэн чи нөгөө хоёр нь. Тэр хоёрыг үерхэж байгаа гэж хэлээгүй юу гэд байдалд оруулаад аваад үлдлээ. Сүрийн агуу руу ороод хавчаараа авчгаад яг гарах гэтэл газар хөдлөлөө. Эсвэл дэлбэрэлт болчих уу? Усан дотор дахиад гэрэл гарч агуун хан нурж эхэлнэ. Чүү гараад иртэл нөгөөдүүл нь харин байдаггүй шүү. Харин нөгөө өндөгний хальс нь үлдчихэж. Сүрийн буцах замдаа ууланд төөрчлөө. Барилгын ажлын гадна баахан эцэг эхчүүд хүрээд ирчихэж. Сүрийн хойд аваачаад юу хүмүүс вэ? Ажлаа зогсоогоорой. Манай хөөхтүүд дэлбэрэлт үзнэ гэд ийшээ явсан байна. Одоо болтол ирдэггүй. Ийшээ орох боломжгүй. Бид нар хамгаалаг хашаа барьчихсан байгаа. Гэхэд нэг нөхөр уцаар ярьж байсан. Хөөш танаа охиныг Сүрийн гэдэг билүү? Ийшээ манай хөөхтүүдтэй хамт явсан гэж байна шүү дээ. За ингээд асуудал үүслээ. Эрэл хайгуулж уулыг нэгжлээ. Нөгөө төрүүлж явдаг нүдний шилт маань найзууд нь ийшээ явсныг хэлсэн юм байна л та. Тэгэд байж байтал цагдаа нар Сүрийнийг уулнаас оллоо. Ямар тач амьд байна. Эцэг эхчүүд бөө юм боллоо. Эмнэлэгт тэнхэрснийхэн дараа Сүрийнээс асуудал. Сүрийн бүтэн сар гарахад үүсдэг агуугаас бид нар гоблины өндгийг авсан. Тэсүки өвөө тэгж хэлсэн гэсэн. Би агуу руу орчход гараад ирэхэд өндөг хагарчихсан. Манайхан бүгд байхгүй байсан. Гэх болно. Цагдаа нар гайхаад аав нь харин тэндээс уурлаж. Сүрий чи яагаад ийм сони юм яриад байгаа юм бэ? Тэгэд бүгд Сүрийнийг дагаад уул руу явлаа. Даанч Сүрий маань нөгөө агуугаа олдоггүй. Эцэг эхчүүд нь уурлаад сүйд боллоо. Чи яагаад ингэж худлаа биднийг тойруулаад байгаа юм бэ? Энд угаасаа яаж итгэдэгий? Сургуулийнх нь энийг хачаа амтэг гэд байдг юм байлаа штэ. Хойд аав нь тэр үед охиноо өмөрнөө. Бухимдсан эцэг эхчүүд маргалдаж байх үед цагдаагийн даргын утас дуурч нэгнийх нь цогцыг оллоо гэх болно. Бөөн шок. Яваад очтол нөгөө бактериатай тарган хүү өгчгэж. Хотоос 20 км-ийн зайтай байрладаг. Ашиглалтаас гарсан тоглоомын талбайгаас түүний цогцыг олсон юм байна. Мэдээгээр хүү ямар ч шарх сориггүй. Зөвхөн бактерианаас болж өгсөн гэдэг нь тогтогдлоо. Үүнийг үзэж байсан хойд аав нь сони юм да. Ууланд алга болсон хүү яаж ийм холоос олддог байна? Тэр яах вэ? Хүмүүс танаа компаниг үйлдвэр дээрээ гарсан ослыг далдалгын тулд хүүхдүүдийг хулгайлчихсан. Тэгээд өөрийнхөө охиныг болохоор худлаа яриулаад байгаа гэж байна. Сүрийн сургууль дээр очиход хүүхдүүд жиг жуг гэд их хэцүү юм аа. Ганцаараа алхангаа гэртээ байхдаа сүминийг бодож дурсаастай. Зүүдэндээ бас сүмийнтэй уулзна. Хэдийгээр муухай ч гэсэн тэр цогцос чинийх биш байсанд би баярлсан шүү. Жэбүкийн хувьд харамсалтай байна шүү. Нөгөө нас бардаг хүүгийн ах нь хичээлдээ явах үед түүний өмсөж байсан хувцсыг нь хашаанд нь эвхээ тавьчихсан байна. Ах нь болоод ээж тэр дорн цагдаагийн дарга мэдээгээр алга болсон хүүхдүүдийн хувцсыг өчигдөр чинь 2-5 цагийн орчимд хэн нэгэн хүн гэрийнх нь хашаанд үлдээсэн байна. Бид хэн үлдээснийг олохын тулд гудамжны камеруудыг шүүж байна. Удалгүй Сүрийн гэрт бас хажиргалтай юм боллоо. Чимээ гарахаар нь яваад очтол нөгөө төлхүүр хийдэг тоосох нь хөдөлж сүмийн ирсэн байна гэж бодоод уул руу явлаа. Даанч хөлөө зүсчихлээ. Тэгсэн хажуугаас нь Сүрийн юу вэ гэд хартал энэ нөхөр Сүрийн гэд ойртоод байна. Эрснээ шууд газрыг нь хэллээ. Тэгснэ Сүрийн би сүмийн байна. Сүрийн айгаад шок болно. Шууд хашгирлаа. Тэгсэн нөгөө хүн чихээ дараад нэг л биш шүү. Дуу чимээнээс айдах юм уу да. Сүрийн ноцолдож байгаад гарыг нь хазаад зугтчихна. Тэр үед нөгөө хүн улаан дэвтрээ унгаачихдаг. Сүрийнийг араас нь хөөж байтал яг хойд аав нь гэртээ ирж таарна. Юу вэ? Сүрийн яасан бэ? Тэнд нэг хүн аав нь цагдаа дуудаад цагдаа нар ирж ойг нэгчин. Цагдаагийн дарга Сүрийнээс мэдээлэл авахд тэр өөрийгөө би сүмийн байна гэсэн гэд хэлчихлээ. Цагдаа нар нөгөө улаан дэвтрийг ойгоос олчихож очоод хартал өөрийнх нь хэлээр гарч эхэлчихсэн байлаа. Энэ чинийх үү? Тийм ээ, минийх гэд гялс аваад өрөөндөө ороод уншлаа. Өөрийнх нь хэлээр бүхэл бүтэн ном биччихсэн байдаг шүү. Эхнээс нь унштал. Сүрийн би юу болсныг хэлье. Чамайг агуу руу буцаад орсны дараа би өндгийг харж байлаа. Гэнэт хөдөлж байна. Сая хөдөлсөн. Бүгдээрээ хаглаад үзье. Юу ч гарч
ирсэн. Би тийжээч заа юу. Тэгэд сүмийн яг хаглах гэж байлаа. Тэгсэн. Биш хэдүүлээ сүрийн нэг хүлээ ил да. Өө зүгээр хаглал та. Гяс гэд сүрийн нэг гарч ирээгүй байхад хагалчихна. Тэгсэн чи харин нэг сони юм боллоо. Үл мэдэгдэх хийн дэлбэрэлчиг юм тэр дорн болоод өнгөрнө. Гэнэт бүх юм чив чимээгүй болчихно тэр. Сая юу болчихв? Мэдхгүй. Энэ хоосон байж штэ. Сүмийн агуу руу буцаад ороход сүрийн зогсож байна. Харин огт хөдөлдөггүй. Сүрийнээс унсан хөлсний дусал агаар дээр тогтчихож нэг л юм болоод байна шүү. Гарч ирээд харсан чинь шувууд тэнгэртээ хөдлөлгүй тогтчихсон байна. Манай гурав гайхаад хот руу ороход бүх юм хөдөлгөөнгүй гацчихсан байлаа. Цаг хугацааг зогсоодсон юм уу да. Сүмийн номонд эхэндээ энэ бүхэн хөгжилтэй байсан. Яг л бид дэлхийн хаа мэд санагдсан. Хүсснээ хийж, хүсснээ идээдэл, хүссэн тоглоомуудаа авч юм бүхэн сайхан байлаа. Хачиргалтай тэд толны хажуугаар өнгөрөхөд дүүрсэн толинд тусахгүй байна. Тоглож байгаа хүүхдүүд, хичээл хийж байгаа хүмүүс бүгд л таг зогсчихож, далайн ус хүртэл хөдөлгөөнгүй гацчихсан байна. Манайхан гэр гэрээрээ орж аав ээжигээ нэг харж гад явдаг. Сүмийн харин сүрийн дээр ирж үдээсийг нь үдэж өгч байдаг. Бас сүрийнийг хараастай. Манай гурав арлаас явах гэтэл ус хөдлөхгүй байгаа тул завь нь ерөөсөө хөдөлсөнгүй. Сүрийн чи миний ярьсанд итгэж байна уу? Тэр үед нөгөө үл мэдэгдэх залуу ойдгүйж байна. Цагдаа нар түүнийг хайгаастай. Сүрийн гарч ирээд би худлаа ирсэн юм а. Хинч над руу дайраагүй гэд цагдаа нарыг болиулчихна. Тэгэд түүхийг нь тухтаа уншнаа. Манай хэд ёстой дураараа дүрэгжээ дэлгүүрт орчихсон. Хамаг юмыг нь хэрэглээд майханд нь орж унтцгаагаад л. Харин нөгөө Бахтратай найз нэг л бишээ. Бахтраа нь хөдлөөд болдоггүй. Сүми за би яваад имийг чи олоод ирнэ гэд явлаа. Сүми битгий хол яваарай. Тэгсэн холгүй нөгөө найз нь ном үзээд сууж байна. Сүми очиж нөгөө номноос нь үзээд манай хоёр найзыгаа мартчихна. Харин буцаад ирэхэд найз нь өгчгэж яг л бусдын адил хөдөлгөөнгүй горимд орчихсон байна. Тэгэхэд би анх Тэсүкийг өөлж явахыг харсан. Манай хоёр найзыгаа далайн ирэг дээр аваачаад оршууллаа. Өмсөж байсан хуучин хувцсыг нь энийг ээж аавд нь аваачаад өгийгээд авлаа. Энэ түүхийг манай сүрийн нулимстай уншиж суун. Цаг хугацаа огт явдаггүй. Харин манай хоёрын хувьд бол цаг хугацаа явнаа. Тэд томорчхож, хоёр том ир болчихож. Тэсүк бит хоёр дайчгүй бүр хичээл давтах цаг хүртэл бидэнд гарсан гэж. Манай хоёр гинэт дахиад цаг яваад эхлүүл бэлтгэлтэй байна гэд мөнгө хүртэл цуглуулжээ. Тэсүк унтаж сэрээд өнөөдөр хэд дэх өдөр вэ? 2142 дахь өдөр. Байз удахгүй бид 20 хүрэх гэж байгаа юм байна штэ. 20 хүрэхэр чинь том хүн болно гэсэн үг үстэй. Ингээд манай хоёр дэлгүүрээс өөрсдийгөө том хүн шиг хувцалнаа. Тэсүк сүмийн би ямар харагдаж байна? Манай аав ээж намайг харуул таних болов? Тэр үед сүмийн дотроо хин өөрийг нь таних бол гэж боддог. Тэгээд сүрийн л намайг таних бах гэд агууд сүрийн рүү очлоо. Даанч агуу руу багтахаа болжээ. Бэк болчихож сүрийнийг араас нь л харлаа. Нөгөө байшингийнхаа шалан доороос сүрийний унгаас нь савнг аваад сүрийний герт нь аваачиж эгшиг тайрцаг дотор нь хийдэг. Тэрийг нь сүрийн уншвуугүй юу? Орных нь хажууд байдаг эгшиг тайрцгийг нээтэл нээр нөгөө савн нь байж байна. Хэр удсныг мэдэхгүй ч одоо бол бид 20-с нэлээд өнгөрсөн. Тэсүк хачаан авирлаж эхэлсэн. Сүмийн Тэсүкийг савн дээр сийлж өгчээ. Учир нь манай хоёр чинь толинд харагддаггүй шүү дээ. Өөрсдөө ямар харагддгийг огт мэддэггүй юм байна. Тэсүк хямарч бид тэр өндгийг хагалсан. Миний бодлоор бид энэ цаг хугацаанд дунд гацаар байгаа дуусах юм шиг байна. Эндээ өгөх юм шиг байна. Тэр үед сүмийн гарах арга чарга хайнаа. Даанч юу ч олсонгүй. Дотор нь бачимдаж баг багаар галзуурч эхэллээ. Харин нэг өглөө сарыг хартал сар хавирган сар болчихож уул нь бүтэн сар байсан шүү дээ. Тэсүкт үүнийгээ хэлэх гэтэл Тэсүк харин алга болчихжээ. Сүмийн арлаар нэг явж Тэсүкийг хайлаа. Юусоо олсонгүй шүү. Эцэст нь харин далайн ирэг дээрээс түүнийг оллоо. Тэсүк хүүхэд байхдаа өмсөж байсан хувцас тайлж үлдээгээд амиа хорлцгож. Сүмийн нэг их юм бодсонгүй. Араас нь шууд л ус руу үсрээд амиа хорлолоо. Харин яг үсрэх үед нь цаг яваад эхлэв. Хөдөлгөөнгүй байсан ус гинэт хөдөлж загас сэлээд Тэсүк харин живчгэн. Сүмийн харин ирэг дээр сэрэх болно. Энгийн ертөнцид маш их чимээтэй байлаа. Бараг 20 жил цаг хугацаанд дунд чив чимээгүй ертөнцид байсан сүмийн шок болгон тэрэ. Тэмдэглэлийг уншиж дуусаад сүрийн нөгөө нууц байшиндаа ирэхэд тэнд нь сүмийн байж байна. Найзуудынхаа араас хамтдаа хэсэг харамсаж уйлалдлаа. Сүмийн хийсэн бүтээлийг хартал баахан савнгаар сүрийнийг араас нь харснаас сийлээд жинхэнэ урлагийн бүтээл уралчхаж. Тэр үед нь алга болсон хүүхдүүдийн хувцсыг гэрийнх нь гадаа аваачиж тавьсан хүний бичлэгийг цагдаагийнхан олчхаж. Тэрийг нь хартал манай сүмийн камерын дуранд өртжээ. Сүрийн найзтай хоол аваачиж өгнө. Нөгөөх нь шууд агаар дээр тавиад тасгачихна. Цаг зогссон үед агаарт юу ч тавьсан тогтдог болохоор бодит ертөнцид нэг л дасаж өгөхгүй байгаа бололтой. Сүрийн түүнийг дагуулад явлаа. Нэг л бишээ жаахан гөсрийн нөхөр дагаад яваад байна. Сайхан усанд оруулаад үсийг нь засаж өглөө. Сүмийн хадгалсан мөнгнүүдээ харуулж харин сүрийн түнд дэлгүүрээс шинэ хувцас авч өглөө. Тэгээд асрамжийн газар руугаа эргэж очих бэлтгэл хийлээ. Сайн байна уу? Би Сүмийн байна. Би цаг хугацаанд гацж байгаад
том болцоход ирлээ. Гүй ээ, итгэмээргүй байна. Үнэмшил төрүүлэх үз. Шууд түүхээс нь яриад эхэлвэл гоё. Санчул хоёулаа 3 дугаар ангид байхдаа Nintendo-гоос уулж зодтолтож байсан да. Тэр нь Chevuk-ийнх байсан. Гэснээ нөгөө тарган найзаа бодоод уйлчихнаа хөөрхий. Сүрийн нэг арга болно. Тэгээд нөгөө нууц хэлээр бичигдсэн номыг нь энгийн солонгос хэл рүү хөрвүүлж бичээд нөгөө нүдний шилтэд уншууллаа. Тэгсэн чинь чи намайг тэнэг гэж бодоо юу? Чи энийг өөрөө л биччихсэн байж штэ. Гэт итгэхгүй яваад өгнө. Үгүй ээ. Сүмийн бичсэн. Чи үгсэн найзын маань нэрийг барьж байна уу? Манай аав бүгд үгсэн гэж хэлсэн. Миний найзуудаар битгий оролдоод бай. Гэт нөгөө номыг нь ус руу шидчихлээ. Цагдаа нар сүмийн камерт өртсөн бичлэгийг хүүхдүүдийн хулгайч гэсэн хаягтаагаар гудамжинд наалаа. Тэгээд эрен сурулжилж эхэлнэ. Сүмийн эвгүй зүүдэлнэ. Тэгэнгүүтээ шүн сүрийн нийт хүрээд ирчихэж. Сүрийн сэрэд. Сүмийн чи юу хийж байгаа юм бэ? Хүн харахаас өмнө хурдан яв. Би ганцаараа байж чадахгүй нэ. Бүгд миний буруу. Би л тэр өндгийг хагалсан. Тэгээд сүмийнийг орон дагуурнуулаа. Өглөө нь хойд аавна. Сүрийн би ажилдаа явлаа. Гээд яваад өглөө. Ажил дээрээ ирэхэд баахан эцэг эхчүүд цуглжгаж. Бас юу вэ гэд буугаад очтол. Яагаад танаа охин худал юм яриад яваад байгаа юм бэ? Миний хүүд сүмийн том болоод эргэж ирсэн гэж ярьсан байна. Нөгөө нүдний шилт чинь аав ээжтэй хэлчихжээ. Тэгсэн нэг ээж нь танаа компани хүүхдүүдийг хулгайлсан биз дээ. Гээд уйллаа. Манай хоёр сүмийн асрамжийн газар ирээд сүрийн асрагч багштай нь уулзлаа. Та сүмийг том болсон ч гэсэн таних уу? Тэгэлгүй яах вэ? Тэр энд хамгийн удсан хүүхэд шүү дээ. Сүрийн баярлаад сүминд дөхөө өглөө. Даанч хойд аав нь тэр үед машинтайгаа ирээд сүрийн нэг чирээд аваад явчихлаа. Сүрийн явхдаа очиод уулзаарай гэд дөгчхөд явна. Аав нь гэртээ ирээд чи яагаад байгаа юм бэ? Миний нэр хүндийг бүр юу ч биш болголоо. Танаас болж байгаа мэдүү. Танаас болж ээж өгсөн гэд бүр сэтгэлийг нь сонирн болгочихноо. Аав нь уурандаа өрөнд нь оруулж цоожлоод хаалгыг нь хадчихна. Харин сүмийн асрагч ээж дээрээ яваад орлоо. За энэ кино таалагдж байвал манайхаа нэг сайхан subscribe давлгаа явуучих. Сабад арцсан манай торгон мэдрэмжтэй царайлгууд маань юугаад ардаг вүлээ? Лайк шүү дээ. Асрагч ээж нь сүмийнийг хараад та хэн бэ? Наран цэцэгтэй ангийн цонхыг би хагалсан юм а. Гönхүү хаглаагүй. Би тэгсэн. Бүгд түүнийг гэж утсан ч та намайг гэдгийг мэдчихвэс. Та юу яриад байна? Ээжээ би сүмийн байна. Сүрийн надад хэлсэн. Хоёулаа гадаа гараад ярилцъя гэд их айдастай хэллээ. Тэгсэн нэг хүүхэд ороод ирнэ. Сүмийн таниад донсоо гэтэл үгүй дээ донсоо наашир гэд тэрврээд уйлаад байна. Тэр үед нь сүмийн ээжигээ өөрөөс нь айгаад байгааг ойлгох болно. Мэдээж цагдаа нарын хэлснээр хүүхдүүдийг алсан хүн ирчихсэн байна гэд бодчихсон байх шүү дээ. Хойд аав нь сүрийн утсыг үзэж байтал тэнд нэг байшингийн хажууд сүмийнтэй хамт агуулсан зургийг нь харна. Сүрийн гэртээ байж байтал сүмийн хаалгыг нь нэвдээд ороод ирлээ. Хойд аав нь буцаад ирэхэд сүрийн алга болчихжээ. Утсан дээрх нөгөө байшинг нь хараад далайн эргийн эзгүй байшин болохыг мэддэг. Тэр үед нь манай хоёр ярилцаж байна. Бидэнд итгэх хүн нэг ч алгаа. Тэйсүгийн өвөө өндөгний тухай яаж мэдсэн болоо? Байз тэгэхээр өндөг өмнө нь ч гэсэн байсан гэсэн үг шүү дээ. Гэд нэг юм бодноо. Тэгснэ. Байцаараа намайг гарахад дахиад нэг өндөг гарч ирсэн шүү дээ. Ус дахиад гэрэлтсэн. Явж тэрийг авъя. Хүлээ. Тэгээд яана гэж. Өндгийг аваад яана гэж. Юу яана гэж. Аав цагдаа танаа ээж гэд бүгдийнх нь өмнө хагалж нотлъё л доо. Үгүй болохгүй. Энэ чиний бодсон шиг амархан зүйл биш. Ингээд нөгөө цаг хугацаанд дунд гацсан 20 жилийнхээ тухай бодно. Зүгээр л энэ арлаас явцгаая. Одоо хин нэгэнд итгүүлэх гэж хичээхэ болий. Надад бол чийл итгэж байхад хангалттай. Гэхэд сүрийн зөвшөөрөөд толгойд ихнэ. Хойд аав нөгөө эзэнгүү байшин дэрхэд хинч байсангүй. Харин удалгүй манай хоёр ирж таардаг. Сүмийн явах гээд мөнгнүүдээ авч байхыг аав нь харж байгаад гинэт гарч ирээд сүмийнийг согж унгана. Сүрийнийг аваад гялс явах гэтэл сүмийн босож ирээд аавыг нь баг нь мөргүүлж унгана. Тэгснэ яг сандлаар гусах гэж байсан чи сүрийн болиуллаа. Тэгэд манай хоёр зугтаж аав нь цагдаа дууднаа. Цагдаа нар ирээд байшинг шалгаад цагдаагийн дарга байшингийн хаа сайгүй сүрийн хурууны хэвэн хан дээрх зургийн трийг нь харах юм бол энэ итгэхэд эртнээс сүрийнийг судалж байсан юм байна. Зургатаар сүмийний тухай гарч байна. Сүрийн гэж охин хулгайлагдсан бөгөөд нэг итгэхэд түүнийг найз нь байна гэж итгүүлээд авчава. Тэр хүн бол найзуудыг нь бүгдийг нь алсан хүн гэд ярьж байна. Үүнийг нь сүмийн арлаас явах тасалбар авах гэж байхдаа зургатаар харчихна. За энэс өмнө манайхан Моносимийн сангаас зохион явуулдаг витаминжуулалтын аяны хүрээнд Memory Plus гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Манайхны ой тогтоолт муудаад нэг л төвлөрч өгөхгүй. Шинэ юм сурыг ихээр залхуу үрээд хэцүү байна уу? Тэгвэл Испани улсад үйлдвэрлэгдсэн цэвэр байгалийн гаралтай, 3 төрлийн цогц найрлагатай, бүх стандартын шаардлагыг хангасан, тархины цусан хангамжийн дутагдал, судасны нарийсэл, санах ой муудах зэрэгт хэрэгэлдэг. Цусан хангамжийг сайжруулж, судас тэлэх, тархины эсүүдийг хамгаалж тэжээх үйлчилгээтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм байна. Уухта өдөрт 1 ширхгийг өглөөдөө сексрэдэл уучгана. Гэхдээ уухын өмнө эмийн заавартай танилцаарай. Бас 16-аас доош насны хүүхдүүд хэрэгжилж болохгүй гэж заасан
гарсан байгаа. Мэдээж бүх юмын сангуудаар худалдаалагдж байна. За эргээд кинонд орцгоё. Нэг том хүн нэг хүүхдийн тасалбар өгөөч. Харгалзах хүнийхээ иргэний эмнэлхийг авчираад өгөөрэй. Гэд өгсөнгүй. Манай хоёр мэдээ үзээд тэндээс хурдхан гараад зүгтлаа. Хаасаагүй цагдаа нар таксинд суугаад явж байтал цагдаа нар тэнд шалгалт хийж байдаг. Сандарч ядаж байхад сүминий толгоноос цус урсаад унлаа. Бантаад гялс. Аха бид хоёр энд буучи гэд мөнгө өгтөл мөнгөнд цустай. Гайхаад хартал яг нөгөө хулгайч мөн bay шүү. Цагдаа нарыг дуудаад шууд л хэлчихлээ. Ой ийшээ. Манай хоёр зүгтнаа ус зайлуулагчаар ороод зүгтэж байтал сүрийн чи яваа. Хоёулаа нөгөө агууд уулзъя гэд цагдаа руу яваад очихно. Цагдаа нар охиныг эсэмэнд оллоо. Гинт хэрэгтнийг хөөж байна. Цагдаагийн дарга сүринд энэ залуу чамайг эртнээс судалсан. Тэгээд чамайг хулгайлахын тулд найзуудыг чинь барьцаалж чиний талаар дурсамжуудыг нь яриулж байгаад тэднийг алчихсан. Тэгээд одоо чамайг алахын тулд ирээдүгээс ирсэн найз чинь энэ төр гэж худлаа түүх зохиож байгаа юм. Та өөрөө наад түүхээ зохиож яриад байгаа юм биш үү? Үгүй яах вэ? Тийм л дээ. Гэхдээ чиний агуу болон өндөгний түүхээс арай үнэмшилтэй байгаа үсттэй. Сүмийн уулаар дамжин агуу руу явж байна. Харин сүрийн эмнэлэгт байж байснаа. Дээврийн шатыг харангуйтаа цонхоор зогтчихно. Цагдаагийн дарга бүх хүнээ цуглуул, уулыг самна. Сүрийн уулан дээрээд яг нөгөө газараа санаж явсаар агууг нэг юм оллоо. Тэгээд ортол нөгөө үлгэр домгийн өндөгч нь байж байдаг шүү. Сэлж ороод өндгийг авлаа. Яг өмнөх шиг аввоогүй юу гэрэл нь унтардаг. Аваад гараад ирэхэд харин сүмийн яг ирж таарав. Тэгээд өндгийг авчихлаа. Сүрийн надад өг. Би чамайг сүмийн гэдэгт итгэхгүй байгаа бүх хүнд үзүүлнэ. Би хүлээн зөвшөөрнө. Юу хүлээн зөвшөөрнө гэж? Би хөвгүүдийг хулгайлаад бүгдийг нь алжчихсан гэд хэлчихье. Тэгж байж л энэ бүхнийг дуусгах юм шиг байна. Тэгээд яах юм? Чи өөрийгөө хин гэж хэлэх юм? Тэр үед нөгөө өндөг авсны дараа болдог газар хөдлөлт дахин боллоо. Сүмийн өндгийг аваад зүгтэн. Сүрийн яг араас нь хөөсөр байгаад хавцлын ирмэг дээр ирцгээлээ. Сүмийн би дахиж цаг хугацаанд дунд гацж чадахгүй. Чамаагч бас миний төлөө ийм юм битгий хийгээсэ гэж хүсэж байна. Цагдаа нар хөөгд ирлээ. Битгий хөдөл охиныг явуул. Хурдал сүрийн наашир цаагуурн цагдаа нар нууцаар дөхөж байна. Сүрийн болооч ядаж түүний хэлхийг ганц удаа сонсооч. Энэ бол сүмийн, энэ бол миний найз. Би гуйж байна. Ядаж түүнийг ганц удаа сонсооч те. Тэгсэн хажуунаас нь нөгөө нууцаар явж байсан цагдаа ирээд зууралдаж байх үед нь сүрийн хэлмэгдээд хавцал руу унах шахдаг. Цагдаагийн дарга ухс хийж сүрийнийг амжаад бариад авна. Даанч хамт унах шахнаа. Сүмийн бас тэнд нь унангаа алдаад байж байна. Тэгснээ сүрийнийг аврахаар багаар дөхөн. Даанч чадсангүй. Цагдаагийн дарга сүрийн хоёр унчихлаа. Сүрийний нулимс үлдээд сүрийн өөрөө доош унаж байх үед гэнэт нөгөө хийн дэлбэрэлчиг юм дахин болж нулимс зогсчихно. Сүмийн өндгөө хагалчихж тэр үед нь сүрийн хөдөлгөөнгүй болсон далайн давлгааг харж зогсохдоо сүмийнтэй хөдөлж байна гэж зүүдэлсээр сэрлээ. Далайн иргдээр амьд байж байна. Цагдаагийн даргач бас амьд байна. Тэр намайг аврахын тулд цаг хугацааг дахиад зогсоочсон гэж хэлээд нөгөө киноны ихэнд гарсан бичлэг дууслаа. Сэтгүүлч эмэгтэй сүрийн хэрвээ энэ бүхэн үнэн байгаад сүмийн цаг хугацааг дахиад зогсоочихсон бол энэ үед тэр дахиж гарч ирээд өөрийгөө сүмийн гэж батлахгүй гэж үү? Үгүй баха. Тэр намайг энгийн амьдралаар амьдраасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ чи сүлд мэдүүлэг дээр тэр чамайг айлгаж сүрдүүлсэн гэж ярьсан байлаа шүү дээ. Яагаад тэгсэн бэ? Гэх үе цүүрийн цагдаагийн даргатай ярьсан яриагаа сэтгүүлчид хэлдэг. Аврагдсныхаа дараа гэртээ ирэхэд хүмүүс хөөрхий охиныг галзуу энтергээд нийгмээрээ шуугаж байлаа. Харин тэр үед нь хавцлаас унаад юр бусын байдлаар амьд үлдсэн цагдаагийн дарга сүмийнтэй уулзсан юм байна. Тэгээд сүмийн яг үнэндээ би тэндээс яаж амьд гарснаа мэдэхгүй байна. Би бол ээж шидэл гэж бодож байна. Би чамд итгэж байна. Харамсалтай нь тэглээгээд хоёулаа юу ч өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чамайг сүрдүүлсэн. Найзуудыг чинь барьцаалсан. Тэгээд түүний хэлснийг цагдаа нарт хэлэхгүй бол ална гэж сүрдүүлээд чамаар тийм сони юм яриулсан гэд хэлчих. Тэгж байж л хүмүүс чамайг тайван орхино. Аха мэднэ. Би мэдэж байна. Миний хэлснээр хий. Ингээд сүмийн өөрийг нь сүрдүүлсэн гэж хэлээд буцаад хэвийн амьдралдаа орсон юм байна. Харин энэ сэтгүүлч бүсгүй бол сэтгүүлч биш. Харин зохиолч байжээ. Ном бичих гоё түүх ярьж өгьегээд сайн дураараа түүнд яриа өгсөн юм байна. Хэдхэн сарын дараа цаг хугацаанд дунд гацсан нэртэй номонч бэлэн болж шинэхэн номоо аваад аавтайгаа хамт харж явахдаа харин сүмийг харах шиг боллоо. Буугаад очтол алга болчихож. Арал руугаа явах усан онгоцсон цуугаад явж байтал харин онгоцны хойно нэгэн хүн зогсож байлаа. Дөхөөд очиход толгойд нь буур ус нилээн ургасан сүмийн зогсож байлаа. Энд хүрээд кино маань дууслаа. Киночд байлаа.